Би үргэлжлүүлэн уншаад энэ хэсгийг харсан. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Намайг хайрлах та нарын хайр холцтой юу? Надад өгсөн үнэнч байдал чинь цэвэр чин сэтгэлийнх байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд би хэр их зай эзэлж байсан бэ? Би зүрх сэтгэлийг чинь бүхэлдэн дүүргэж байсан уу? Миний хэр олон үг та нарын дотор гүйцэлдсэн бэ? Намайг мэхлэх гэж бүү оролд. Эдгээр зүйл надад тов тодорхой байдаг. Амен. Энэ үг намайг шүүж байгаа мэт санагдаж, айдас төрүүлж, зүрхийг минь чичрүүлсэн. Би бурхныг хизээч орхиж байгаагүй үргэлж урам зоригтой итгэгч байсан болохоор Тэнгэрийн хаанчлалд орох нь баталгаатай гэж үргэлж боддог байсан. Гэвч тэр нь хичнээн буруу байсныг одоо ухаарсан. Хэдийгээр би цуглаанд оролцож, магтан дуудуулж, залбирахдаа урам зоригтой байсан ч ихэнхдээ бусдад харуулах гэж л тэгдэг байж. Би их үйлчлэлийн ажил хийсэн ч бурхныг өргөмжлөхийн тулд биш. Бусдын магтаалыг хүртэхийн тулд л байсан. Чи үнэхээр сайн итгэгч гэх магтаалыг сонсоод би нууцхан бардамнадаг байсан. Би гэмших тухай байнга ярьдаг байсан ч өдөр тутмын амьдралдаа нүгэл үйлцээр үргэлж бусдаас илүү байхыг хүсдэг байв. Шийдвэр гаргах хэрэгтэй болох бүрд би сонголтоо аль хэдийн хийчихсэн байдаг байсан. Залбирахдаа зүгээр л үнслэлгүй шаардлагыг минь биелүүлж өгөхийг бурхнаас гуйдаг байлаа. Энэ бүхнийг бодоод бурхныг хичнээн их хуурч байснаа харж үнэхээр их ичсэн. Зүрх сэтгэлд минь бурхныг их орон зай байгаагүй. Төгс хүчит бурхны шүүлтийн үг Лихо шимийн итгэлдэх холцтой сэдлийг ил болгож бурхны үг эрх мэдэл хүч чадалтай гэдгийг тэр мэдэрчээ.